боддог байхгүй яг ингээ найзуудыгаа ширээн дээр суухад инээдтэй юм ярьдаг хүнийг яг инээд комедиан хийж чадна гэж бодд юм билээ. Би яг тэгж одоо орж ирсэн аахгүй өөрийгөө. Сичгүү караокены хүнийг voice руу оруулах хэрэггүй гэдэг. Анграад. Тэгээд би яг мэдрээд мяарчаад. Гэхдээ нөгөө хідүүлэн амар гоё эмэгтэйчүүдийн байгуулыг гэцэндээ бантаад яваад байгаа байхгүй. Тэрнээс амар хэцүү заяа. Би тэг саяхан комеди хийж байгаа л айгүй олон шинэ юм ажиглаж байгаа байхгүй. Тэгсэн чи ингээд саяхан нэг гинт ингээд яг юу ажигласнаа нэг Америкийн шоу үзэж байгаад Монголын шоуны тухай бодож байгаад бодлоо л тоо. Америкийн нэг ингээд нэг шоу гарсан чи HGTV гэл гэрийн застдаг штэ тий. Нэг хүний амьдрал ингээд айгүй хэцүү юм байна. Бүгдээрээ туслая гэл гэрт нь очиод гэрийн засаал тэгэл нөгөө хүн нэг 7 хоног амралтанд явчаал эргэж ирж байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө хүнийг ингээд орж ирэл хөтлөгч мөртлөгч хамтаа орж ирэл тэгэл нөгөө хүн чи ингээд нүдэл нэгэл ингээд байшин гарсан. Oh my god гэж дүсрээд тэгж байна заяа. Тэгсэн чи Монгол тийм яа амар заяа бүр гэж бүр амар өөлж мөөлөл бүр өстө итгэж чадахгүй үг мөг хэлж чадахгүй. Тэгсэн Монгол тийм шоу гарахгүй юу? Тэгээд нөгөө хүний чи бас амьдралын хүн маань айгуу ч амьдралын айгуу их хөдөлмөр зарцуулсан да тий. Тэгээд найзууд нь амар гоё гэрэн засаал үнэхэр гоё болгоод нөгөө хүн ингээл орж ирж байгаа хгүй. Тэгснэ ингээ баярлаа. Тэгээ сэтгүүлчин те баярлаа гэдгсэн чи сэтгүүлчин ингээл амар юмд найдал танд ямар сэтгэл төрж үнэхээр сайхан сэтгэл төрж байна. Яа. Уул нүд нь амар баярлцсан байдаг аахгүй те. Тэгсэн хэрнээ тэрийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр би бас комеди хийж явах таарсан аахгүй юу. Хүмүүс дуртайгаа мөртлөө инехгүй байдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ тэр гадаад хүмүүс шиг байна заяа. Инээдтэй юм бол яах вүлээ? Америк хүмүүс шиг байна шүү дээ. Тэгээ амар юм болвол яах вэ? Гэл те. Муухай юм болвол би энийг чинь яг ингээд тэгэл би ялгааг нь ойлголаа ингээл тэгсэн хин нэг өдөр хизээ нэг өдөр хилцсэн юм уу яацэн те. Баг инээвэл амар кул гэлцээ юм. Тийм биш шүү манайхан. За амар гоё инээж ахтсмал кул. Нөө шинэ жил цагаан сар бүр юу ч зөө. Хамгийн амар пост орчин үеийн тавьдаг юм чинь шал өөр юм байна. Газар хөдлөлт. Газар хөдлөлтийн үед ямар пост тавих вэ? Тэ? Би чинь нөгөө нэг Стэнфордынхаа хичээлийг онлайнаар хийчихэл өнгөрлөгчийн араас Стэнфорд тэгээд тэгчээд ингээд унтах гад ингээд хөвчихгүй. Тэгээд тэгсэн чинь газар хөдлөөд тэгээ ингээд босч ирээд сандраад пост энтер уншихгүй. Ингээд Facebook юу болваа гэл тэ. Тэгсэн чинь ингэж юу хүүхдүүдийн маань медаль хангин чи ингэдээ сэрлээ. Вау гэдэг. Ямар ухаантай хүүхдүүд дээ. Тэгсэн чи өөр нэг найз болор хундаг болор бүрхүүл маань жингнээ сэрлээ. Саяхан хурим хийсэн найз мөнгө аягнууд хоорондоо хавираад вау гэдэг чи заахаа. Тэгсэн чи нэг манай одоо олонний танил бас найзууд хүндэлдэг нэг эмэгтэй маань тэгсэн байна. Үл хөдлөх хөрөнгө амар том магнат юу эйжент тэгсэн чи хүүхдүүдийнхээ өрөөний давхарлуу гүйж чадахгүй сандарлаа. Йоо тэ. Өрөөний хүүхдүүдийн өрөөний давхар тэ. Монгол гэр бүл чи ер нь ингээд нөхөр ингээд хүүхд штэ. Гүйж мөгөөд байх хөтөл эргэрч заахгүй тэ. Йоо би чин заримдаа өглөө ингээд гівтж жагаад нөгөө хайрлан тавган дээр өндөг мөдгөө шар. Нөгөө хайрлан тавга одоо л авч явж байгаа л да. Яа араас юу ч болоод байна. За юу ч гэсэн өндгөө шарж. Тэгэл би за яах вэ гэдгсэн чинь нэг манай нөгөө нэг алдартай би бас хүндэлдэг эмэгтэй сод гэрэл ямар пост тавьсан арсан уу газар хөдлөхөд. Сод гэрэл маань ингэдэ. Яг ингээ би сэрчил айгу шоконд байгаа шүү дээ. Одоо яана мана гэсэн чинь нэг давхрын бүтэн бичлэг тавьж байгаа. Манай нэг давхар ингэж хөдлөлөө гэв. Би тэгсэн чинь газар хөдлөн шүү дээ. Хоог тавилгын ардаа. Хараа энийг хартаа гэ. Тэгэл би өчсөн чи гэж гайхаж дуусаагүй чи манай хоёр давхар ингэж хөдлөлөө. Вау, хоёр давхар гэсэн чи за ингээ арай тайвширх гад би чи буцлуусаар шек гэж байгаа ш тэнд. Манай гурван давхар ингэж. Яг гурав виж оруулсан ш. Вау гэ тэ. Гэтэ яг хөтэ зөв саяны юмнууд байхгүйсэн санаа зовх хэрэггүй бас арга байгаа те. Маа найзууд уусан архиныхын шилэн харж гнаад сэрсэн хүн байгаа. Орч сайнад гарна.
Амар. Гэтэ би бол сэрсэн дээ. Сэрсэн те. Надад тэр болор хундаг байхгүй, болор юу бүрхүүл байхгүй, мөнгө аяг байхгүй те. Надаа одоо тэр юу гэлээ те. Бүр хідэн давхар махар байшин байхгүй. Тэгээд тэгтээ сэрдэг байхгүй. Яг шүн унтчээ тий. Тэгсэн чи хөөх бэлбэгнэ явчтээ. Юу болов гэд. Яа. Би ч сандраад юу болов энэ ч одоо солиот юм шиг шүн ингээ хөөх мөх ингээ сууж. Солиорчааг байгаа нөгөө. Яа игээ сэрсэн чи манай бойфренд гойны хооронд юу малгатаад гэдэг. Юу ч ихсэн сэрсэн. Тэгээд бэр бар юу болов гэсэн чинь дэлхийн шилдэг сургуулиудын диплом маань түн. Яа, юу ч ихсэн сэрсэн. Баян биш ч. Та сэрсэн үү? Сэрээгүй юм бэ нөө? Яа, та юу? Яа. Аль нэг нь ер нь аль ч байхгүй гэсэн үг шүү дээ. Та одоо яана бодохгүй бол болохгүй л ч. Тэгсэн чи бүр тий амар юм болсон. Аль нэг юм л одоо олж авч. Би одоо бүх юм л өгмөр байна ингээд гэхдээ бойфренд өгөх чааш. Болтог бол өгөх юм аа. Биш та нар бойфренд сонгохдоо хүмүүс юу гэнэ? Орчин үед машинтай өвөл учраас машинтай найз залуу найз эмэгтэй сонгоно гэсэн үү? Би бол тэрийг нөө та нар чи ямар муухай ашигч ямар муухай тооцоотой хүмүүс ээ гэж бодож байгаа байхгүй тий. Гэтэ амар буруу тооцоотой юм. Би чи яг бойфрендээ сонгохдоо love биш location. Энэ үед түгжирэхгүй штэ. Манай бойфрендийн байр нь яг манай ажлын хажуудах байр байхгүй. Яа та нар арай л машинтай залуутай болцоод яах юм бэ? Охинтой болцоод яах юм бэ? 3 цаг төгжрөн шүү дээ. Бүр нэг тийм нэг мориор бол те нуруунд дээр салхинаас өөрийг гаргаж үзээгүй тийм тэмцлийн цустай залуу соргож байгаа байхгүй юу? Дандаа талбай дээр тэмцдэг сонио. Яа ямар юм бэ те? Шудраг басыг үзэн ядлаа гэд хэлэнгуут ингээд миний сэрлээ. Энэ миний болох хэвээр. Яа те Амраач амар тэмцэн штэ. Тэгэнгүүт чи би талбай малбаа дээр ингээл те. Талбай дээр ингээл хичнээн жил тэмцээл тэгэл амар дэмжээл улам ингээл те. Тэгээ яжсэн чи дараагийн бойфренднаас мөхтлгсэн чи бас амар усан ориглоор гисэргүүц чинь гэсэн чи энэ хэм бэ? Амар сайхан чи огторгсон. Ээж угаасаа ахад үзүүлсэн гинэ шинэ бойфренд нь гэсэн чи ах гадаад байдаг харснаа гэснэ дахиад нэг улстар мулстар гэсэн сонин юм өнөө. Яа. Өсө тийм нөгөө мориор бол яг мустанг шиг тэр нуруунд дээрээ салхинаас өөр вантныг гаргаж юмыг гаргаж үзээг юм дэрч би яг очиж номхруулмаар санаж байгаа. Би гэтэ эмнэг сургагчиг унж мунаад носоогоо очуулна штэ. Тонгоруулж өшигдүүлж тэ. Тэгээ би саа завдаг байсан байхгүй амраадтай байхдаа яана баривчлагдчул яана тэ. Тэгсэн чи одоо би бол за ядаж баривчлагдсан чи хоёул хандаа юм да. Нэг хараад явна вэлгүй тэ. Сүүлийн үе жигсаалууд дөргөөс хоёул очиж байгаа юм чи. Тэгэхээр санаа амраа. За. Гэтэ амар гутарж байна нөгөө би бас айцтай байгаа байхгүй. За ямар ч үс энэ үнтэйг айтайхан байя би те. Одоо ч амар нөгөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ковидаас хойш хориглоод сонголт багцсан байхгүй хүний. Би ямар цааш яаж авахлан гэ саяхан ч гэсэн эсвэл одоо ир монгол хүн яа ярсан. Харин тийм жагсагчд нэмэгдэх хэрэгтэй байна. Үзэл бодлоо илэрхийлмээр байна уу манайхаа? Им муха дарангуй засгийн газартай онгод миний хувийн амьдрал сонголт багасж байгаа юм чи. Одоо би яах вэ? Энэ үнтэйгээ цаашаа насан турштай байх юм уу? Шин жагсагчд хаана байна? Айгуу цаана. Нэр бүр ингээл талбай малбай дээр очиж байгаа лайв үзэхэр ингээл те. Гэтэ
Тэгээд үнэн ба зөв намын хүн бол гэр бүлтэй юм байл шүү манайха. Би бол гэр бүлтэй хүн оролцдог.